Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ хайр харилцааны тухай ярихаар бэлтгэлээ. Монголд өнөөдөр өдөрт 40 хос гэр бүл болж 10 хос гэр бүл салж байна. Өдөртөө гэр бүл салалт сүүлийн жилүүдэд асар өндөр өсөж байгаа гэсэн судалгаа нь гарсан байна. Гэр бүлийн харилцаанд юу чухал байдаг вэ? Мэдээж хайр чухал. Хоорондоо чин сэтгэлээсээ холбогдох чадамж чухал. Бусдыг чин сэтгэлээсээ хайрлан бусадтай холбогдно гэдэг бол олон хүчин зүйлээр шалтгаална. Гэтэ өнөөдөр би 3 зүйлийг онцолж яриа гэж бодлоо. Хамгийн нэгдүгээрт бол таны бусадтай чин сэтгэлээсээ холбогдох, нөхөртөөгөө, эхнэртэйгээ, найз залуутайгаа, найз охинтойгоо чин сэтгэлээсээ, зүрх сэтгэлээрээ холбогдох тэр чадамж таны бага байхад бий болсон байдаг. Ялангуяа төрсний дараах үе, дөнгөж 2 наснаас өмнөх үед. 2 наснаас өмнөх үед ээж хэр сайн анхаарал хандуулж, халамжилж, хайрлаж байсан бэ гэдэг асар чухал байдаг. Канадын Макгиll их сургуулийн эрдэмтэн Майкл Мэнигийн нэгэн судалгаа бий. Энэ хүн бол ээж харах зулцгатайгаа хэр сайн холбогдож чадаж байна. Энэ нь тэр зулцгаан харахны төлөвшил эрүүл мэндэд хэр чухал байдаг вэ гэдгийг судалдаг хүн байгаа. Ээж харах төрөнгүүтээ зулцгаа 12 цагийн дотор хэр сайн долоож чадна. Стресс үзүүлэх хариу үйлдэлийн чадамж, тэр стрессийн гормон кортизолын түвшин хэр байх вэ гэдгийг шийддэг байгаа. Тухайлбал ээж харах маш сайн 12 цагийн дотор маш сайн долоож чадчихвэл зулцга нь илүү зоригтой, стрессийн гормон тэгж их өндөр ялгаргуулдаггүй болж доождог бол эсрэгээр ээж харах сайн цаг зарцуулахгүй долоодоггүй байх юм бол стрессийн гормон өндөр, айд сандардаг. Тэгээд амьд үлдэх чадамж нь илүү сул болдог байгаа. Тэгэхээр олон судалгаа, хүнтэй холбоотой олон судалгааг хархандаа туршиж хийсэн байдаг шүү дээ. Бага байх үед аав ээж хэр сайн анхаарал хандуулж, халамжилж чадсан бэ гэдэг бидний бусадтай холбогдох чадамжийг тодорхойлдог байх нь байна. Хэрвээ та хамгийн түрүүнд attachment буюу ээжтэйгээ attachment, аавтайгаа attachment бий болгож чадчихвэл бусадтай тэр чин сэтгэлийн, зүрх сэтгэлийн холбоосыг бий болгож чадна гэдгийг attachment онол бас заадаг. Тэгэхээр энэ тухай би дэлгэрэнгүй дараагийн видеогоор тайлбарлах болно. За мөн 2 дахь хүчин зүйл бол хайрлагдах, хайр. Хайрыг хүн хизээ ойлгож мэддэг вэ? Бага байхаасаа тийм үү, ээж аваасаа л сурна. Харин орчны нөлөөгөөр, нийгэм соёлын нөлөөгөөр дандаа нөхцөл тавьж хайрлаа тавил, ээж нь нөхцөл тавьж хайрладаг бол, аав нөхцөл тавьж хайрладаг бол хайр бол нөхцөлтэй юм байна гэдгийг ойлгож эхэлдэг. Тэгээ том болох тусам би өөрөө байж болохгүй юм байна. Хин нэгний дүр тоглох юм бол хин нэгэн байх юм бол намайг хүмүүс хайрлах юм биш тэгээд өөрөөсөө яах нь харилцаагаа дасалж эхэлдэг. Тэгээ хин нэгний дүр тоглож эхэлдэг. Тэгээд одоо орчин үеийн нийгэмд бол энэ нь улам илүү батчихж байна. Мэдээж дижитал орчны нөлөөгөөр тийм үү? Facebook орно, Instagram орно, баахан төвс хүмүүс. Ийм төвс хүмүүс байж ийм олон лайк авах юм байна. Тэгээд ийм олон лайктай байх юм бол хүмүүст ер нь хайрлагдах юм шиг байна. Хүмүүст хайрлагдахын тулд би ийм гоё байх хэрэгтэй юм байна. Хөөрхөн байх хэрэгтэй юм байна. Адал явдлаар дүүрэн амьдрах хэрэгтэй байна. Өөрийн дотоод зүрх хөслөөгээ хайр гэдэг юу вэ гэдэг л өнгөхөөс илүү гадаадын нөхцөл байдлыг би нөхцөл шаардлагуудад нийцсэний дараа л жинхэнэ хайрыг олж авах юм байна штэ гэд өөрөөсөө улам илүү холдож байгаа. Тэгэхээр энэ дижитал орчинд хүн хайр харилцааны тухай зөв ойлголт тогтох үнэ ихтгэл үнэмшлэг болохоос илүүгээр хайр харилцаа гадаад хүчин зүйлсээр тодорхойлж өөрөөсөө бусадтай холбогдох тэр зүрх сэтгэлийн чадамжаас улам илүү холдож байгаа. Тэгээ энэ бүхнээ шалтгаалаад
Монголд ч төдийгүй дэлхийд даяараа гэр бүлийн салалт асар өндөр байна. Гэр бүлийн салалт за мөн бусадтай холбогдож чадахгүй байгаатай холбоотой эрүүл мэндийн, сэтгэл санааны, оюун санааны эрүүл мэндийн асуудлууд асар их өндөгдөж эхэлж байна шүү дээ. Хүний оюун бодлын тархины хамгийн чухал үүрэг бол энэ дэлхийд таныг аль болох урт удаан хугацаанд амьд байлгах. Үүний тулд заавал хэн нэгэндээ холбогдох ёстой, хайрлагдах ёстой гэдгийг ойлгодог. Харин гологдох, хаягдах гэдгээс хол байлгахыг хичээдэг. Учир нь бид нар олон сая жилийн туршид уг аймгаар амьдарч эхэлсэн яг л тэр тарих нөхцөл байдлыг ингэж хардаг хэвээрээ байгаа шүү дээ. Учир нь 6 сая жилийн туршид хүний тарих 4% өөрчлөгдсөн. Тэгэхээр овог аймагт ямар нэгэн зүйлд харьяалагдчихэж, холбогдчихэж, хайрлагдчихэж амьд байна гэдгийг мэддэг учраас таны оюун бодол тарих, хайрлагдах, холбогдох хэрэгцээ чухал ач холбогдол өгсөөр байгаа. Тэгээд хаягдах гологдохоос таныг аль болох хол байлгахыг хичээдэг. Тийм учраас нийгэмдэр ямар хүлээлт байна тэр бүхэнд нийцүүлж, дүрд тоглуулж хүмүүс юу гэж ярьж байна, хүмүүст яхэн нийцэж болох уу гэдэг тухайд илүү их анхаарал хандуулж эхэлдэг. Тэгээ энэ бүхнээс болоод мэдээж энэ амьд үлдэх энэ инстинктээс болоод улам илүү өөрөө өөртөө холбогдох чадамжаа ингээд хүн алдаад байгаа. Тэгээ өөрөө өөртөө холбогдох чадамжаа алдаад өөрийнхөө байж чадахгүй болохоор хосын харилцаанд нөгөө хостойгоо зүрх сэтгэлээс яаж холбогдох вэ гэдгийг огт мэдэхгүй. Тэгээ урт удаан хугацаанд зүрх сэтгэлээрээ холбогдож жинхэнэ нөхцөл тавилгүйгээр хайрлах сураагүй учраас хоёр төшөө болдог. Таны хайрлагдах, бусадтай чин сэтгэлээсээ холбогдох чадамж бага байх үеэс төлөвшөрнө. Өөрийгөө хайрлаж за бас чин сэтгэлийн холбоос ямар байдгийг өөрөө өөртөө хамт байхдаа мэдэрч чадсан хүн бол хамгийн гайхалтай хайрын харилцааг бий болгож чаддаг. Тэр өөрийгөө хайрлна гэж юу вэ? Бусадтай зүрх сэтгэлээсээ холбогдно гэж юу вэ? Энэ тухайд та өөрийнхөө мэдлэгийг дотоод зүрх сэтгэл дэх тэр мэдлэгийг мөн өөрийн итгэл үнэмшлээ нээгэрэй гэж хэлмээр байна. Ингэх тусам таны хайрын харилцаа улам илүү батчих болно. Тэгээд энэ нь таны ажил дээрх харилцаа, албан найз нөхдөөгөө харилцах харилцаа руу ч гэсэндээ урсан нөлөөлж эхлэх болно гэж хэлмээр байна. 11 сарын 14-нд Монголын цагаар 9 цаг 30 минутаас хайр харилцаа сэдвээр сэтгэл засал хийх гэж байна. Мэдээж энэ сэтгэл заслаа би Rapid Transformational Therapy буюу хурдан хугацаанд хувьсэл өөрчлөлт авчрах сэтгэл заслын therapy аргаар сэтгэл заслаа хийдэг байгаа. Тэгээд Facebook зохион байгуулах тул та бүхэн нээлттэй орж ирээрэй гэж хэлмээр байна. Тэгээд өөрийгөө хайрлах, өөртөө холбогдох чадамжаа улам дэвшлүүлээд хаз жаргалтай сайхан амьдраасай гэж та бүхэн хүсмээр байна. Ингээд дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай.